Эхэл бичиг минь үү? Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, Хоролжавын инх төр. Ямархан их зовлон зүдгүүр дондор явс хийж туулсан юм бол доо айхуурхий. Яагаад үннээ хэлдэггүй юм бол? Яг л хөөхөчиг инээд алцаар байх шиг санагдах. Урагт овг гэж байдаг тухай үгийн бичиг уншаад учрыг нь асуусан. Улсад эзэн гэж байх тухай эддийн захиас ухаарах гэж лавлахсан. Худмаас галгалсан нууц товчооны хураангүй хуучин Монгол гэж үл мэдгчийн царай гаргахч англи хэлний аманд багтахгүй ээдрээ дуудлагыг амнаасан илүү чухалчлан өгүүлхийн учирдор. Уянгалуулан дуудах хаялгууны утас дөргиж нэгэн хөг алдарнам. Хөлгөн туйлас хуурын аялгуундор хөнгөн бэрийн торхон үзүүр вилж таган нурайхай халах хөөлд харчин бурайд татлаг нэгсэн ацаг зөргүүлэлгүй даяарын хин торхон хэл дээр дайсандан гартаагүй жанжин ширээ. Эрдэмэс шиг гэлэртсэн их хэл минь их Монголын минь тунхаг босоо бичиг минь гал шиг бадарсан тэртех зуунуудад ган шиг хатуу цэргийн дэгдор ерхөг таантай талаасан өд хавчуулан хурдлуулж ертөнцийн нөгөө бөөрөнд тунхаг болон зарлагдаж алтан суудалт хаадад аянга болон очсон амин бодсон гүрнүүдэд айлсхын ухааныг сургасан. Хараманжин зуунуудад хасбуу тамгандор Монголон зарлаж хар төрлөх ирэн луг хөгсөлг шиг хөөжүлээсэн. Хөх Монголын хиймэр хүн чулуу шигэм босоо бичиг минь. Наашилж яваа он жилүүдийн шигтгэ бичиг минь үү? Цаашилж одох зуунуудын шаштар хэл минь үү? Нарны туяа шиг асгарах шижирдсэн бичиг минь үү? Нармай Монголын алтан довчоон тунх хэл минь үү?